За би WXP компани лотерийг хариуцсан геодезийн инженер байна. Намайг Нурлан гэдэг. За манайх энэ GPS-тэй гридертэй болоод ажлын бүтээмж бол маш өндөр болсон. Өмнө нь GPS-тэй гридер байхгүй хад гар тэгшлэгээ хийдэг байсан. За гар тэгшлэгээ гэхэлэр нэг өдөртөө 200-300 м газар гарна. Заримдаа баг талбай маань бүрэн гүйцэд гарахгүй, яг зургийнхаа дагуу гардаг байсан. GPS-тэй гридер тавьснаас хойш ер нь бол яг далан маань яг зургийнхаа дагуу яг гардаг болсон. Ажлын бүтээмж бол маш өндөр болсон. 24 цагаар тасралтгүй ажилладаг болсон. За гридер маань ингээд 24 цаг шөнийн цагаар ажиллахдаа ингээд багжийн тааруулаад, хутгыныхын төвшингийн тааруулаад орчиход оператор маань өөрөө ганцаараа ажиллая гээд өглөө ихэд талбай бэлэн болцсон байдаг. Тэгэхээр энэ өдөртөө нэг 24 цагт бол ер нь километр гаруй газрыг бол ер нь яг зургийнхаа дагуу гаргацдаг. За өмнө нь манайх механик гридертэй байхад бол ер нь заавал геодезийн инженерийг хүлээн, хэмжилт хийхийг хүлээн. Тэгээд цаг агаар бас цаг агаар муу тохиолдол хүмүүс бол гадаа инженерүүд талбай дээр ажиллахгүй байхад бол заавал юу ажил маань зогсдог гэсэн. Энэ GPS-тэй гридер тавьснаас хойш бол цаг агаарын нөхцөл байдлыг бол огт хамаарахгүйгээр ажил маань ингээд зогсохгүй явж байна. За энэ GPS гридерийн датаг ер нь бэлтгэд юу нэг аюу амар. Тэгээд зургаа ер нь сайн бэлдсэн байхад бол ер нь ажил дээр бол алдаа гарна гэж байхгүй. Энэ датагаа маш сайн зөв бэлдсэн тохиолдолд бол алдаа гарна гэж байхгүй. Ер нь маш амар. Наривчлал ер нь бол хамгийн дээдэлтэй бол нэг санжийн зөрөөтэй байдаг. Энэ GPS-тэй гридер маань бас нэг даваа тал нь гэвэл талбайн өргөнийг бас дутаахгүй. Яг зургийн дагуу гаргаж өгдөг. Тэрнгээр бас аюу даваа талтай. Тэгэхгүй бол механик гридер явахлаар нөө өргөнийг заавал тавьж өгнө. Өргөнийг бас тэгээд дутуу гаргадаг. Өргөн дутах асуудалтай байдаг. Хуучин бол механик гар тэгшлэгээ хийж байхад бол ер нь гридерийнхаа энэ ухарж барихад ингээд дугуун доогуур нь орчих гол энэ жоо осолтой байдаг байсан. Манай энэ гридер маань GPS-тэй гридер маань болохоор тийм асуудал байхгүй. Багжаа зоогоод талбайгаас холдоод явчихна. Тэн дээр геодезийн инженер байхгүй тохиолдолд бол өөрөө ажиллая гэж явах. Тэгэхээр бид нараас өөр газар ажиллая гэж явах бүрэн боломжтой болж байгаа. Хуучин бол ер нь 2-3 хүн бол заавал механик гридерийг бол дагж явах шаардлагатай байсан. Одоо бол GPS-тэй гридертэй бол багжийн зоож өгчөөд өөр газар ингээд геодезийн инженерүүд маань ажиллая явах боломжтой, бүрэн боломжтой болсон. За миний бодлоор энэ ажил маань GPS-тэй гридертэй эхэлсэн бол тэд ер нь бараг дуусах тийш нэг хандсан байх байсан болов уу гэж бодож байна. Манай намайг Дархан Улаанбаатар чиглэл авто замын Европын сэргээн босголтын хөгжлийн Дархан Улаанбаатар чиглэлийн 202 км-ийн лот 2 буюу 45.3 км-ийн талбай инженер буян нэмэх гэж хүн байна. За манайх катинг гридер ашиглахаас урд бол хятад техникүүд ашигладаг байсан. Хятад техникүүд нь болох дээр 2-3 хоногт гарах бүтээлийг бол ерөнхийдөө бол катинг техникүүд бол 1 хоногт юм уу арай тэндээс бага хугацаанд бол гаргадаг. Хүчин чадал сайтай, арай бүтээл өндөртэй байсан. За өмнөх техникүүд болох дээр хугацаанд амжихгүй ажлын бүтээл муутай талбай дээр хүл явц жоох удаашралтай байсан. Тэгээд катинг техникүүдийг түрээслэхээ шийдээд түрээслээд одоо ерөнхийдөө ажиллаж байгаад ажлын явц журагчтай байгаа, талбайч тэгцтэй явж байгаа. Дээрээс нь болох дээр операторууд маань катинг техникүүд хамаагүй илүү бүтээмжтэй юм аа, хүчин чадал сайтай юм аа гэж операторууд маань хэлсэн байгаа. Barla World Mongolia.